За болсон уу? Жоохон салчих гэж байна. Болцсон уу? За эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд та бүгдийн энэ оройн амар амгалан айлтхан мэдчилье. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа, Монгол Ардын нам 31 дэх их хурлаан амжилттай зохион байгуулж байна. 300 гаруй мянган гишүүдэн төлөөсөн 2255 төлөөлөгч бүхий Монгол Ардын намын 31-р их хурал эв нэгдэл, шийдэл, хөгжил хүрээндор эхлэж их хурлын үйл ажиллагаа ажил хэрэгч, зохион байгуулалт өндөртэй, за мөн олон нийтэд хэвлэл мэдээллийнхэндээ нээлттэй ийм зохион байгуулалттайгаар явж байна. 31-р их хуралд өнөөдөр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга уламжлал, шинжил, хөгжил төтөлсөн Монгол Ардын нам илтгэл, за Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооны дарга Баярбаатар хоёр их хурлын хоорондох хяналтын хорооны тайлангаан тавьж их хурлын гишүүд маань олон талаас нь нухацтай ярилцаж өргөн хэмжээтэй хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна. Бид энэ их хурлыг ийм их өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа учраас энэ олон их хурлын төлөөлөгчдийг оролцоог хангах орон нутгийн намын байгууллагууд, намын гишүүдийнхэн үүрэг даалгавар санал бодлыг тээжирсэн энэ улсуудынхаа санал бодлыг сонсох зорилгоор зохион байгуулалтанд ихээхэн анхаарал хандуулж өчигдөр энэ намын хөтөлбөр, намын үндсэн дүрмийн шинжиллийнхээ асуудлаар салбар хуралдаануудыг мөн зохион байгуулсан гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Монгол Ардын намын даргад Монгол Ардын намын өдөрдох зөвлөлөөс улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд нэм усрын учралын нэрийг дэвшүүлсэн, за мөн манай намын гишүүн Баатаржмын лагвжив нэр дэвшиж өрсөлдлөө. Намын даргын энэ сонгуул амжилттай зохион байгуулагдаж сая дүн нь гарлаа. Ингээд намын их хурлын тоолгын комиссийн дарга маань энэ талаар та бүгдэд мэдээлэл өгнө. За сэтгүүлч нар та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. За Монгол улсын улс төрийн ууган хүчин 104 жилийн түүхтэй Монгол Ардын нам за түүхэнд анх удаа гэж хэлж болохоор хамгийн олон намын их хурлын төлөөлөгч нартай хурлаа амжилттай хийж эхний өдөр өндөрлж байна. За нийт 2255 их хурлын төлөөлөгч оролцсон. За саналын хуудсыг тоолоход 2086 саналын хуудас машинд уншигдсан. За үүнээс 2079 саналын хуудас хүчинтэй, 7 хуудас хүчингүй байсан. За нэм усрын учрал нэр дэвшигч маань 94.95% саналыг авч Монгол Ардын намын даргаар Монгол Ардын намын 31-р их хурлаар сонгогдож байгааг дөнгөж сая хурлын төлөөлөгч нар маань бас баталгаажуулаад ингээд сэтгүүлч та бүхэнтэй хэвлэлийн хурлаа хийж байна. За ер нь бол Монгол Ардын нам сүүлийн 2 сарын хугацаанд иргэдийн дунд, намын гишүүд дэмжигчдийн дунд янз бүрийн байдлаар сошиал захим ертөнцид янз бүрийн асуудлууд яригддаг байсан бол өнөөдөр бас эвлэх цагтаа эвэлдэг, бие биенээ дэмждэг, ойлгодог, шударга ёс, эв нэгдлийн төлөө бас нэгдэж чаддаг нам юм а гэдгийг энэ тооллогын үр дүн өнөөдрийн болж байгаа 31-р
их хурлын үр дүнгээр бас харж байгаа сайшаалтай байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. За Монгол Ардын намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг их хурлын маргаашийн хуралдаанаар үргэлжилнэ. За тэнд тодорхой асуудлууд яригдана. Тэгвэл Монгол Ардын нам энэ тогтвортой засаг төр, тогтвортой бодлогын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. За Монгол Ардын намын энэ сүүлийн үед үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулаад Монгол Ардын нам дотроо бас хагаралтай байна гэдэг ийм мэдээлэл нийгэмд байгаад байх шиг байна. Намын тодорхой төвшөнд тодорхой асуудлууд дээр байр суурийн зөрүү бол байсан. Гэхдээ бид асуудлаа олон талаасаа ярьж энэ намын өөрийнх нь үнэт зүйл, энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн дэвшлийнх нь баталгаа болж явдаг улс төрийн хүчний хувьд өөрийнхөө үнэт зүйлдер тулгуурлаж, дээр нь удаа дараагийн улсын их хурл болоод ерөнхийлөгчийн сонгуулиудад ард түмний өгсөн энэ их том итгэл үүрэг даалгаврыг бид хамтдаа ханган хэрэгжүүлэх ачаагаан үүрэг учиртай. Тийм учраас нам эвнэгдлэн хангаж өмнөө нь тавигдсан энэ том зорилт үүрэг хариуцлагуудаа бүрэн хангаж дараагийн улс төрийн том сорилтууд руу орох ёстой гэсэн ийм байр суурин дээр эвнэгдлэн хангаж ажиллаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. Энэ эвнэгдлэр дамжиж хууль бус үйл ажиллагаанууд, янз бүрийн бусгайтай үйл ажиллагаанууд бас ард нь нүгдэх учиргүй гэдгийг зориуд тэмдэглэн хэлсэн. Ер нь энэ Монголын төрд, энэ төрийн байгууллагуудад хууль дээдлэх зарчимдаа захирагдаж ажиллах ёстой. Тийм учраас энэ хуулийн хүрээнд төрийн бүх үйл ажиллагаа явуулдаг. За хууль ёс зөрчсөн бол тодорхой хариуцлага ямаа хүлээдэг ийм л байх ёстой. Энэ бол шудраг ёсны зарчим гэдгийг та бүгдээ хэлье. Баярлалаа. За намын дүрмийн нэмэлт өөрчлөлт, за намын хөтөлбөрийн өөрчлөлтүүд өчигдөр 2 салбар хуралдаан дээр өргөн хүрээтэй зохион байгуулагдаж их хурлын төлөөлөгч 2255 төлөөлөгчийн бараг 50% нь энэ 2 салбар хуралдаанд оролцсон. Манай төлөөлөгчд нэлээд сайн мэдээлэлтэй байгаа гэдгийг зориуд хэлмээр байна. За намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаар бид маргаатар тусгайсан хэлцүүлгүүд зохион байгуулж түүнийхээ үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүгдээ хүргэх болно гэдгийг зориуд хэлье. Баярлалаа.